Гэхдээ техник талаас нь ингээ харж үзэх юм бол 25 цент хүрэх ямар ч асуудалгүй. Энэ компани хувьцаа нэг $20 шүүрч авч чадах юм бол 20 сая төгрөг ишээ хийчээд магадгүй нэг 3-4 байр индээсээ гарч ирэх магадлал байгаа шүү. Зах зээл дээр юу болж байна? За апдейт үгүй. Танаас эхлэх юм бэ гэх юм бол 20 жилийн хугацаатай Америкийн засгийн газрын бондоос эхэлжээ. Апдейт хийгээд эхлснээс хойш ер нь юу ярьж ирсэн бэ гэх юм бол bottom хизээ ирэх юм бэ? Яг гэх юм бол энэ 2020 оноос ахуулаад навс унж байгаа. Америкийн засгийн газрын бондын хүүгийн өсөлт, тий? Хүүгийн өгөөж өсөлт нэлээд хүчтэй байсан. Бондын хүү өсөд ирэхээр тий бондын үнэлгээ буураад эхэлдэг. Тий? Өмнө худалдаа авсан бондод. За тэгээ өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болж исэн бэ гэх юм бол тий ер нь бол ёроолцогтой хүрсэн байх магадлал маш өндөртэй. Donald Trump, Elon Musk юу гэнэ гэх юм бол засгийн газрын зарлуудыг бууруулж байна. Donald Trump өөрөө юу гэнэ гэх юм бол хойрог мориг гих мэт шугаараа хөрөнгөний зах зээлийг савлж байна. Хүмүүс эрсдлээс айгаад, хувьцаанаас гараад баг зэрэг бондлууга буцаагаад орчиж байна. Тэгээд юу болж байна гэх юм бол энэ TLT Америкийн 20 жилийн хугацаатай засгийн газрын бонд ерөөхдөө neutral болж эхэлж байна. Downtrend-аас яг гарсан гэж хэлж болохгүй. Гэхдээ sideways consolidation явж эхэлж байна. Тэгээд удахгүй эндээ нэг гой buy signal гараад ирэх байхаа. За тэгээд TLT-ийн нэг гой юм юу юм бэ гэх юм бол нэг амар савлдаггүй. За юу. Одоо COVID шиг юм гараад ирчих бол. За яг юм бэ гэх юм бол ааж маажмаар хөдөлдөг. Гэхдээ трендийн дагуу гой хөдөлнө. Тэгээ юу их боломжтой юм бэ гэх юм бол ийшээ асар их хэмжээний мөнгийг хийж болно. Окей. Жишээлбэл бидний одоо нэг хөрөнгө оруулалт хийж байгаа компани нэг нь Mika Metals байна. Тэ энийг одоо багц дотор нэг 5 мавхан хувиар авч болдог байхгүй юу? Тэрнээсээ илүү авчих юм бол эрсдэл болоод ирдэг. За гэхдээ TLT гоё юм бэ гэх юм бол багцын 50, 60, 70% эзэлсэн ч асуудаг байхгүй юу? Гэхдээ цаг нэрэ болоогүй. Тэгтээ юу харагдаж байна гэх юм бол энэ засгийн газрын бонд уналт нь дууссан байх магадлал нь улам нэмэгдээд байна. Арай ойрхоноос харах юм бол та ингэ харж байна. Тэ хамгийн сүүлийн хүчтэй уналт бол энэ байсан. За тэрнээс хойш ерөөхдөө буцаага дэшээ гарч чадсан. За тэгээ энд нэг resistance байгаа. Нэг 2 удаа тогшсон. Одоо юу хэлэж байна гэх юм бол энэсээ илүү гарч чадах юм уу үгүй мүү тогтвортой. Тэгээ sustainably энэсээ илүү гарч чадах юм уу үгүй мүү. Тэгээд энэсээ дэшээ ингээд гараа явж чадах юм бол окей, long position тавьж болно. Stop loss хаана тавих юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Ойролцоо нэг 90 дээр тавиад 100 тий 104 мөрөв гараа явж чадах юм бол тий энэ дээр long тавиад тэгээд 92, 93, 94 дээр stop loss тавиад тэгээ энийг бараг нэг 2-3 жил зүгээр тий позиц нэгээд хайсан ч болно. Окей. Нефт өмнө хэлжсэн ер нь бол энэ өсөлт бол баярны хамгийн сүүлийн хоригоос болж исэн. Доктортой өсгөж ерөөхдөө энэ даунтрендээс ерөөсө гарч чадаагүй. Буцаагаад буураад тий. Тэгээд одоо юу болох гэдэг нь гэх юм бол энэ бол доошоо унах байхаа. Тий. Өмнө бас ярьж исэн ерөөхдөө хүнд нефт модноосоо гарч байгаа. Арай хөнгөн газын тийшээ явж байгаа. Нэмээд энэ OPEC-ийн картел улам хүчгүй болж байна. Аргентин одоо нефт олборлж байна. Америкчууд олборлж байна. Тэгээ магадгүй Donald Trump Америк Орос тогтолцоонд хүрч чадаад хориг нь дуусчих юм бол эсвэл хориг нь суларчих юм бол илүү их нефт чөлөөтэй дэлхийн зах зээл дээр гараад ирчин. Тэгэх юм бол энэ ерөөхдөө доошоо унаа. Энэ бол дэшээ өсөх магадлал нэг харагдахгүй байна. Яа гэх юм бол OPEC бол хүчгүй болж байна. Тэ? OPEC бол OPEC-ийн орнууд ерөөхдөө нийлүүлэлтэд хязгаарлаж байгаа. Дөнгөж сая хязгаарлалуудаа болцсон. Тэгээд энэ цэвэр өрсөлдөөнтэй буцаад болох магадлал маш өндөртэй. Тэгээд OPEC-ийн бутраад унчих юм бол энэ бол золттой нэлийн хөрхийн доош явчихна. Надтай цуг хөрөнгө оолт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оолгож болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. QQQ Nasdaq ерөөхдөө технологийн компаниар дүүрсэн. Ер нь бол
одоо down trend руу явж эхэлж байна. Та ингэ харж байгаа юм бол 20 хоногийн 50 хоногийн тренд нь бол эргэж байна. Тэгээд 100 хоног 200 хоногийн тренд line нэг одоо дөнгөж сая цөмлөд авсан. За өмнө ч гэсэн энд цөмлсөн л доо. Тэ өнгөрсөн жилийн 8 сард цөмлөд аваа буцаага босч ирч чадсан. Гэхдээ энэ удаадаа юу нь өөр юм бэ гэх юм бол та ингэ харж байгаа юм бол нэг double top шиг юм байгаа. Тэ пан. Тэгээд ерөөхдөө энэ double top энийг одоо бүдүүлэг нэртэй. Гэхдээ double cheek одоо яг энэ чартинг эргүүлчих штэ. Яг үуч нэрлэдэг юм бэ гэх юм бол double cheek bottom гэдэг аахгүй одоо яг өөрийнхөө бөксөөрөө нэг сандал дээрээ суучих юм бол тий энд нэг бүксний нэг хэсэг нөгөө бүксний хэсэг энд тий тэгээд double cheek bottom эргүүлчих юм бол тэгж харагдаж байна. Зөв тал руу эргүүлчих юм бол double top тий энэ бол топ байх магадлал маш өндөртэй. За тэгээд нэмээд Donald Trump-ын засгийн газар хөрөнгөний зах зээлийг жоохон тий буруулах гэж байгаа. Бондын зах зээлийг дэмжих гэж байгаа. Тэгээд Donald Trump хизээ нэг цагт хөрөнгөний зах зээлийн хямрал үүсгэмээр байгаа юм бол одоо үүсгэсэн дээр яг гэх юм бол унчих юм бол тодорхой хэмжээгээр Joe Biden чигч болно. Жилийн дараа бондын зах зээлийг дэмжихийн тулд хөрөнгөний зах зээлийг унгаачих юм бол тэр чигтээ Donald Trump-ын толгоон дээр уншина. Тийм учраас миний таамгаар юу юм бэ гэх юм бол одоо энэ ер нь бол ингээл доош явчихна. Хаа хүртэл явах юм бэ гэх юм бол магадгүй 300 руу явах магадлал маш өндөртэй. Тийм учраас технологийн хувьцаанууд гих мэдчлэн тий нэг авах одоо хэрэггүй байх шиг байлаа. Тэгээд ер нь бол хэдүүлээ юу гэсэн бэ гэх юм бол портфолио дотор ерөнхийдөө short позициудаа нээх ёстой. Stop loss-уудаа айгуу сайн тавих хэрэгтэй байгаа. Эсвэл энэ Америкийн хөрөнгөний зах зээлээс өөр тий зах зээл рүү хөрөнгө олт хийж болно. За тэрний нэг юу юм бэ гэх юм TLT яг эсрэгээр явж байгаа байхгүй. Одоо TLT таадан харж байгаа бол Америкийн засгийн газрын бонд жоохон тогтворчж байна. Энэ бас юутай холбоотой юм бэ гэх юм бол энэ тий хувьцааны зах зээл муудад ирэх юм бол хүмүүс хувьцааны зах зээлээс мөнгө татаад бонд руу ичдэг байхгүй. Яг энийг одоо Donald Trump ба засгийн газрын гишүүдүүд зохион байгуулалттай хийх гэд байх шиг байгаа. Тий хөрөнгөний зах зээлээс мөнгөний татаад бондын зах зээл рүү оруулах байгаа. Үл хөлгийн зах зээл гэх мэт чинь бас яг адилхан. За ойрхоноос зум ин хийгээд гэх юм бол тэр double top нь бүр тодорхой тий. Энд нэг топ байна. Энэ нэг топ байна. За тэгээд ер нь бол нэлээд хүчтэй унж байгаа. Nvidia-гийн хувьцаа унж, Microsoft-ийн хувьцаа унж, ерөнхийдөө Magnificent 7-ийн хувьцаа бүгдээрээ ерөнхийдөө тэгч унж байгаа. Тийм учраас Nasdaq эсвэл QQQ дээр позиц нэх хэрэггүй. За S&P 500 өнгөрсөн жилийн 11 сараас хойш олигтой юм хийсэнгөө зүгээр sideways жоохон тэ унтамхаа market тэгээ бас double top энэ байна. Тэ. Тэгээд ер нь S&P 500, QQQ, Nasdaq ер нь бол нэлийн төстэй хоорондоо корреляц нь бол маш өндөртэй. За тэгээ өнгөрсөн 8 сартаа бас энэ 250 20 тэ хэдэн хоногийн moving average-тэй ингээд золгосон. Гэхдээ энэ удаадаа double top-тэй та ингэ харж байгаа юм бол хүчтэй дээшээ явж исэн энэ үедээ дундуур нэг завсарлага хийгээгүй. Доошоо явсан. Гэхдээ гинт буцаагаад хүчтэй буцаад дээшээ гараад явцсан. Энэ удаа ерөөхдөө нилээн тий удаан ааж маажмаар ингээ хажуу тийшээ яваал тий passive ингээл. Тэгээ одоо унж байгаа байхгүй юу. Тэгээ энэ юу харагдаж байна гэх юм бол нөө итгэл алдагдаж байна. Тэгээ эргээд өсөж байгаа нь тийм хүчтэй биш тий тренд лайнуудаа ингээ эвдэж байна. Тийм учраас Nasdaq-тай яг адилхан ер нь бол S&P 500-аас бид нар автоматик хөрөнгө оруулагч бид нар бүгдээрээ өнгөрсөн 12 сард гарсан нь яг оройцог дээрээ гараа явсан байж таарлаа. Тэгээд өөрөөхөө жоох магтчихъя. Тоглосон шүү. Окей. Энэ VIX S&P 500-гийн volatility index одоо зах зээлийн хэлбэлцэл зах зээлийн ерөөхдөө хэр их сандарсан байна, хэр их тийм паниктж байна. Өнгөрсөн жилийн 8 сарын уналт та үзүүлж ирсэн. Энэ уналт байна шүү дээ. Пам навс унтсан. VIX дээр ийм амар томор харагдаж байна тий. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол баг зэрэг Donald Trump-ийн нөлөө энэ VIX ерөөхдөө өсөлтийн трендтэй явж байгаа. Ерөөхдөө зах зээл жоохон nervous болж эхэлж байна, жоохон сандраад эхэлж байна. Тийм учраас энэ хэлбэлцэл нэмэгдээд байгаа. Гэхдээ өөр эндээс нэг сүртэй юм харагдахгүй зүгээр хүмүүс илүү их тогтворгүй байгаад байна. За Dow Jones дээрээ
тэр QQQ Nasdaq дээр харагдажсэн double top бүр тодорхой, бүр цэвэрхэн тренд лайнууд нь бас ингээ эргэж гин, бас томоохон moving average-уудыг ингээ цөмлөд авцсан. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо Европоос их хэмжээний мөнгө орж ирэхгүй бол correction явах хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол тий ерөөхдөө доор хаяж энэ хаваар ирэх бах 30 мянга. За бүр доошоо явах юм бол бүр эндээ 32 33 мянга руу буух магадaltaй. Ер нь бол тий бүрэн боломжтой харагдаж байна. Тухайд буцаагаад орох уугүй юм хэдүүлээ хамт шийдвэрээ гаргая. Тухайд энэ засгийн байдал байгаа байдал яаж юм. Тэ компани инновацлын төвшин яаж юм. Эсвэл бид нар угаасаа автоматикийн багц манай скуулийн багц угаасаа баг зэрэг одоо хэдтийн зах зээл рүү нүүж байгаа юм чинь тэндээ үлдсэн дээр эсвэл буцаагаад Америкийн зах зээл явсан дээр үгүй юу тухайд шийдвэр гаргах хэрэгтэй. За хэдтийн A50 index одоо хэдтийн шилдэг 50 компани S&P 500 биш те S&P 500 500 компанитай хэдтийн A50 бол 50 компани гэсэн үг тий. За Хятад улсын засгийн газар өнгөрсөн 10 сард томоохон дэмжлэг тий нэлээх мөнгө хэвлсэн зах зээлийн стимулус гаргасан тэрнээс нэлээд пуужиндаад за ингээ буцаагаад буурч эхэлж байна. Гэхдээ юу харагдаж байна гэх юм бол бүх moving average-ууд тий өсөд эхэлж байна. Alibaba-гийн хвцаа өсөж байна, JD-гийн хвцаа өсөж байна. Хөрөнгө оруулагч нар ерөөхдөө баг зэрэг одоо Хятадын зах зээлийг тоогоод эхэлж байна. Өнгөрсөн сарын хугацаанд Хятадын засгийн газар нэлээд их шинэ эдийн засаг дэмжихээр төлөвлөгөөнүүд хөтөлбөрүүд танилцуулж байгаа. Тэгээ энэ Хятадын A50 index одоо манай автоматикийн багц дотор орсон байгаа. Энэ индекс дотор байгаа хвцаанууд руу бид нараас хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд ерөөхдөө энэ хөрхэн одоо up trend руу орж эхэлж байна. Тэгээд магадгүй буцаагаад энэ 20 мянга руу яваад ирэх юм бол ийшээ бас нэлээд их мөнгө шингээж болно, тий? Хэдэн сая доллар оруулсан ч асуудал байхгүй. Тийм учраас их мөнгөтэй хүний хувьд бол энэ яг гоё хөрөнгө оруулалт TLT дотор тэ баг хэдэн зуун саяар л хийсэн ч болно. Тийм учраас энэ бол мөнгөтэй хүний гоё зогсоол болно. Одоо алтыг харцгаая. Яа энэ дээр би буруу таамаглал тавьсан алт зүгээр хажуу тийш явах байх гэж ерөөхдөө энэ үедээ хэлж ийсэн. Хажуу тийш яваагүй дээшээ явцсан. Ямар азар бид нэр Mechametals-ийн хавцаа руу хөрөнгө оруулалт хийсэн байсан бэ? Дөнгөж сая нэг жоохон correction явсан. Тэгээд нэг bounce явж гин. Тэгээд энэ bounce бол тогтвортой байж чадах юм уу үгүй мүү хэдүүлээ харах хэвээр. Ерөнхийдөө хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол дахиад эндээ нэг хүрчээд тэгээд эргэж магадгүй. Double top formation гарч ирж магадгүй. Эсвэл тэ техник талаас нь харах юм бол 3050 лөө ч гэсэн явах боломжтой. Тэгээд энэ зүгээр нэг завсарлага. Тэгэл 3050 лөө явсан ч магадгүй. Миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ зүгээр таамаглаж байгаа шүү заяа. Энэ 3000-аас дээш гарч баха. Ер нь бол энэ тэ 2500, 2000, 3000 юм тэгш тоонууд сэтгэл зүйн хувьд бол нэлээд ач холбогдолтой тоонууд. Тийм учраас 3000-ыг яг ингээд давхад жоохон хугацаа ордог. Тэр хаалгаараа нэвтрэхийн тулд тэ олоодаа тогшдог гэх юм уу. За нефтний үн ханш нафс унсантай холбоотой тэ түрүүн энд үзүүлчихсэн нефтний үн ханш бүр тэ одоо ингээ явах боломжтой. Та занж байгаа бол эсвэл надтай цуг миний YouTube дээр Occidental Petroleum үнэлгээ хамт хийсэн харсан байж магадгүй. Нефтний үн ханш өсөхдөө Occidental Petroleum ерөнхийдөө нэлээд хөөрхөн дээш явцсан. Бид нар ийшээ хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгээд нефтний үн ханш одоо буцаагаад буурч эхэлж байгаа болохоор Occidental Petroleum-ийн үн ханш нь бас л сайхан буурж энэ компани хувьцаа улам хямдарч байгаа. Тэгээ урт хугацаагаар харах юм бол энэ компани хувьцаа өшөө доошоо явах байхаа. Хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол ядаж нэг 30 мөчтэй золох байхаа. За тэгээд тухайд авсан дээр байж магадгүй. Warren Buffett энэ хувьцааг шүү дээ 50%, 60 доллар дээр ч гэсэн авсан. Окей. 50%, 60 доллар дээр Warren Buffett энэ дэжгүй хувьцаа байна гэж үзэж байгаа. Яг Warren Buffett-ыг дагж болно. Би шууд дагаагүй. Жохон нефтний үн ханш унах хаа гэж би харж исэн. Тэгээ азтай зүг болж таарлаа. Тэгээ магадгүй энэ компани хувьцаа нэг 36, 37 унаад ирэх юм бол бас л их хэмжээний мөнгө шийдэж болно. За Valaris баг Occidental Petroleum-аас илүү гоё компани.
супер хэмдэрч байна. $48 дээр ч гэсэн ерөөхдөө боломжтой харагдчихсэн үн ханшин. За одоо 32 руу унтсан байгаа. Энэ өшөө унах хаа. Тэ? Өшөө унах хаа улам хэмдэрч байгаа гэсэн үг. Тийм учраас ерөөсөө айх хэрэггүй. Хаа хүртэл унах юм бэ гэх юм бол магадгүй заяа. Тэ? Одоо ер нь бол өнгөрсөн жилийн 7 сард ерөөхдөө орилт цикнээс хүрээд тэрний дараа нь бол ингээл зүгээр нефтний үн ханш ингээд навс унтсан болохоор энэ компани хөрөнгөний зах зээл энийг ерөөсөө тоохгүй байна. Олон хүмүүсэндээ бууж өгч байгаа заяа. Өнгөрсөн жил тий 23 он, 24 он, 25 онд аваад oh my god энэ яагаад өсөхгүй байгаа юм бэ гэл төвчээрээ алдчихж байна. Тий uptrend-а ингээд алдсан. Томоохон resistance-уудаа бас дөнгөж сая цохиод авцсан. Одоо энэ гүцэн юу их юм бэ гэх юм бол нэг жижигэн bounce хийх баха. Тий энэ хүртэл ингээд нэг resistance хүртэл bounce хийгээд тэгээд bounce хийсний дараа энэ компани хувьцаа тэг нэг $20 шүүрч авч чадах юм бол 20 сая төгрөг ишээ хийчээд магадгүй нэг 3-4 байр эндээсээ гарч ирэх магадлал байгаа шүү. Зүгээр батлахгүй байна. Ийм их хэмдрэл ховор тий. Гэхдээ хэмдрэл нь дуусаагүй. Улам хэмдрээд байна. Тэмчээс нэг яарах хэрэггүй. Зүгээр төвчээртэй хүлээгээл байж тий. Энийг бас өнгөрсөн 9-10 сартаа cover хийжсэн би ярьжсэн тий. Тухайд $50, $40 байсан. За байж тий. Ягаад хийж байгаа юм бэ гэх юм бол нефтний чарт бол айгүй эмзэг харагдаад байгаа байхгүй тий. Тийм учраас энэ өшөө доошоо яваад ирэх юм бол улам хямдраад гой компанийг улам супер хямдхан үнээр авах боломжтой. За нөгөө Occidental Petroleum тий хаа хүртэл унах боломжтой юм бэ? Түрүүний ханш нэмэн тий жоох ингээд унтсан байна. Одоо авах уу? Өшөө унана. Тэг хараа пам навс унтсан. Яг хоо энд нэг resistance байна л да. Тэг энд нэг resistance байна. Гэхдээ сая 3 удаа тэг 1 2 3 удаа эндээ тогшлоо. Тэгээд энэ одоо хаа хүртэл унах магадaltaй юм бэ гэх юм бол энэ тэг 27 25 за мөрөө жоохон мөрөөт чи заяа. Энэ Occidental Petroleum-ийн хувьцаа энэ хаваар авч чадах юм бол супер deal. $20 дээр. $40 дээр бас дайжгүй. Гэхдээ бүр супер дийл бол биш тий. Тэгээ энэ хувьцааг 60-аар $50 дээр Warren Buffett авахд бэлэн. Тэгээд Warren Buffett $50 авдаг хувьцаа хэдүүлээ. Жохон хүлээгээд нефтний үн ханш навс унахыг хүлээгээд тэгээ $20 авч чадах юм бол бараг тэтгүүрт гарах боломжтой иш ахуухан шиг хийчих юм бол тий. Гэхдээ үргэлж шинжилгээ хийх ёстой. Үргэлж бэлэн байх хэрэгтэй, үргэлж ханшийг харна, үргэлж компани үзүүлэлтүүдийн мэдээж хянаад явах хэрэгтэй тий. Quantum computing хувьцаанууд өнгөрсөн 11 сараас хойш энэ яг Google-ийн Willow chip гарснаас хойш эндээ хэдүүлээ short хийсэн. Эндээ нэг short хийгээд stop loss жоохон алдгал амссан. За тэгээ хэдүүлээ хаана дахиад шорт хийсэн бэ гэх юм бол энд нэг шорт хийлээ. Тэгээ дөнгөж сая дахиад нэг шорт 2 удаа шорт хийсэн. Миний багц одоо 11 сараас ахуулаад одоо нэг 81% өсөлтөд явж байгаа. Тэ доллараар шүү. Азтай мэдээж азтай. За тэгээд дийлэх өгөөж хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол энэ IonQ. Тэгээ энэ өшөө унана. Тэ энэ бол $5 $6 хүртэл явна. Тийм учраас энэ үнэийг саагаа дуусаагүй шүү хэдүүлээ тий. Энэ квантумын хувьцаануудыг хэдүүлээ шортлсоорлаа. Тэгээд $5-6 хүртэл энэ явна. Зүгээр нөгөө позициудаа зөв барих хэвээр, стоп лоссуудаа зөв тавина. Ерөөхдөө шуналтаж болохгүй. Тий. Тэгээ энэ квантумын хувьцаанууд энэ жилдээ биднэрт доор хаяж нэг $60-70% авчна. Тэгээд иймэрхүү гоё хөөсрөл заяа. Хөрөнгөний зах зээлийн бурхан айгүй ховор өгдөг байхгүй юу. Тэгээ миний хувьд бол квантум зах зээл тий энэ хөөсрөлт бол баярлаа. Тийм баярлаа гэж хэлмээр байна. За дараагийн квантум qubit тий quantum computing гэсэн хувьцаа энэ зүгээр санхүүгийн леврийн компани квантумтай холбоотой баг юу ч хийдэггүй. Энэ үедээ short хийсэн, энэ үедээ нэг short хийгээсээ гоё авсан. За тэгээд дөнгөж сая бас хэдүүлээ short хийгээд тий бас нэлээд хөөрхөн мөнгөтэй золгосон. Энэ компани хувьцаа 0 руу явна. Тий энэ компани хувьцаа 0 руу явна. Дөнгөж сая нэг том resistance биш дээ. Энэ resistance-ийг ингээ алаа ицсэн одоо зүгээр
аажмаараа үхэл явж байгаа. Тэгээ гоё юм юу юм бэ гэх юм бол заяа 25 дээр шорт хийгээд 15 дээр зарч болно. Тэгээ уналтын процентээр хийдэм бэ гэх юм бол одоо харж болно заяа. 25 баахан 15 гэх юм бол те 66% өгөөж байхгүй юу? Окей. 66% өгөөж. Гэхдээ ороод гараад яваад ах юм бол бас дэжгүй юу их боломжтой юм бэ гэхэд одоо нэг $5.27 явж байгаа шүү дээ. За тэгээд зүгээр 5 гэж заяа. Тэгээд 5 дээрээ шорт хийгээд 3 дээрээ ингээд авчлаа гэж бодъё л та. 5 бахан 3 гэх юм бол дахиад 66% юу ихгүй юу? Окей. Тэ. Ер нь бол ингээл 30-20% өгөөж асуудалгүй. Заавалчгүй одоо энэ амир ханшин өндөртэй байх ёсгүй бас 5, 3, $4 дээрээ бас энийг шорт хийж болно. Гэхдээ жоохон аюултай юу болж байгаа юм бэ гэхэл volume гинт ингээд дэшээ нэг пуужинчих юм бол аюултай тийм учраас stop loss-уудаа мэдээж зөв тавих хэрэгтэй. Гэхдээ энэ бас сайхан үнэ. За Rigetti Computing бас яг адилхан quantum хувьцаа нэг хэсэгтээ Nasdaq дээр хамгийн өндөр арилжаалагдаг хувьцаа байсан. Одоо насны эцэслөө ингэ явж байгаа. Тэгээд эднэр хаашаа явах юм бэ гэх юм бол quantum computing bubble-ийн өмнөх ханшилууга тогтвортой ингээ өснөө буурнаа. Тэгэл энэ хэдүүлээ short хийгээл явж байна тий. За тэгээ эндээс тий хэдүүлээ өөрхөн ашиг хийж байгаа. Та гандманд явах юм бол тэгээ хөрөнгөний зах зээлийн бурхандаа баярлаа гэж хэлээрэй. Окей, Alibaba-гийн хувьцаа хэдүүлээ 12 сард ийшээ орсон. Тэ энэ үедээ ороод тэрнээс хойш сайхан дэш явцсан. Одоо жоохон завсарлага авж байна. Тэ завсарлага авж байна. Хаа хүртэл буурах магадaltaй юм бэ гэх юм бол тэ одоо энэ хэдтийн stimulus memulus-аас хамаарат хаа хүртэл буурах магадaltaй юм бэ гэх юм бол магадгүй буцаагаад энэ 100 муу руу эсвэл 92 руу буурах магадaltaй. Хэдүүлээ юу юм бэ гэх юм бол сая Alibaba-гийн авсан хэсгээс 30% буцаагаа зарсан ашиг аваад тэгээ одоо зүгээр ингээд буцаагаа жоохон буурахыг хүлээн. Гэхдээ Alibaba дотор хэдүүлээ хөрөнгө оруулалт LED-ний хийцэн дахиад өшөө дэшээ явах юм бол бид нэг хоцрох юм байхгүй. Тэгээ одоо зүгээр хэдтийн улс төрчид ямар бодлого хэрэгжүүлэх юм, ямар тэг хөнгөлөлт татвар, ямар санхүүжил өгөх юм хэдүүлээ хүлээ бид нар бас нэлээд олон хэдтийн компани хувьцаа руу хөрөнгө оруулалт хийсэн байгаа болохоор хангалттай exposure авцсан. Энэ дээрээ ерөөсөө нэг шуналдах хэрэггүй. Окей. Tesla-гийн 4-р улирлын тайлангийн эхний хэсэг өчтөр оруулсан байгаа. Трамп засгийн газар ирэх бариад тэрнээс хойш ерөөхдөө хувьцаа бараг 50%-аар унтсан байна. Тэгээ хаа урт унах магадaltaй байх юм бол одоо Fibonacci-гийн 1 дээр ерөөхдөө зогссон байна. Магадгүй энэ 1.6 руу хүртэл буурах магадaltaй. Би үсэж байна гэх юм бол 200 хүртэл буух магадaltaй. Улам хямдраасаа. Хаа урт явах юм бэ яг сайн мэдэхгүй байна. Fibonacci-г харах юм бол одоо бараг 1 дээр зогсож магадгүй. Тэгээд ер нь бол одоо нэлээд унтсан болохоор нэлээд урт хугацаанд ингээ хажуу тийш явах хаа. Тэгээ хизээ нэг цагт буцаагаад өсөлт нь өргөжүүлэх магадaltaй. Эсвэл буурна тий. Тэгээ харъя. Миний хүсэл юу юм бэ гэх юм бол эх 1-2 жилийн хугацаанд би аль болох их хэмжээний мөнгөөр Tesla-гийн хувьцаагийг цуглуулмаар байгаа учраас улам унаасаа тий би аль болох олон зүсэм Tesla-гийн талхнаас авмаар байна. Урт хугацаанд тийм учраас хямдэрсэн байвал зүгээр одоо би яг тултал нь Tesla-гийн хувьцаа авч амжаагүй. Дахиад 1-2 жил би орлогынхаа нэлийн өндөр хуваараа би Tesla авмаар байна. Тэгээ улам хямддах болоод ирэх юм бол ирээдүйн миний хөлбөрт илүү сайн тий. За тэгээд магадгүй 2 жилийн дараа ч юм уу ингээд FAB гэж яваад ирэх юм бол perfect. Тэгээ тэрийг хүлээж байгаа. Тийм учраас Tesla дээр нэг санаа зовхон байхгүй одоо robotaxi гараад ирнэ. Тэрний дараа Optimus, Elon чадах баха. Бас нэг эрсдэл байна. Elon одоо олон дайсантай болж байгаа. Тэгээд амь нас руу халтах бас нэг эрсдэл байгаа. Тийм учраас бас яг адилхан тултал нь Tesla авах жоохон эвгүй байгаад байна. За Mica Metals руу бид нар ерөөхдөө өнгөрсөн 11 сараас ахуулаад хөрөнгө оруулалт хийж байгаа. Ямар ханшин дээр хэдүүл орж эхэлсэн бэ гэх юм бол ойролцоог 80 цент дээр. Тэрнээс хойш ерөөхдөө нэг хөөрхөн өсөд явж байгаа. 5 сард ерөөхдөө за нэг 2 сарын дараа анхны алтан гараад ирчин. Тэгээд энэ хувьцаа магадгүй нэг 16, 17, 18, 19 руу өсөх магадaltaй. Бид нэр ийшээ ороод гараал ашиг хийгээл гараал явж байгаа. Mica Metals-ийн урт хугацааны ханш харах юм бол ерөөхдөө навс унтсан хувьцаа. Тий. Тэгээ одоо дөнгөж буцаад эндэл ингээ өсөө явж байна.
Гэхдээ заавалчгүй өмнөх ханшина хөрөнгө гэж юусоо байхгүй. Гэхдээ техник талаас нь ингээ харж үзэх юм бол 25 цент мэнд хүрэх ямар ч асуудалгүй. Тэгээ багтгүй 35 мав руу хүрсэн ч магадaltaй. Тэгээ хэдүүлээ юу их гэх юм бол Mika Metals дээр хаяа позицон юм. Тэгээ жоохон ашиг хийхээр тэрнээс жоохон хасчин. Жоохон буурахаараа дахиад зарна гих мэд чинь ороод гараал мөнгө хийгээл явж байгаа гэсэн үг тий. За тэгээ өнөөдрийн хувьд бол зах зээлийн апдейт иймэрхүү байна. Яг адилхан түрүүн хэлжсэн зах зээл савлгаатай Дональд Трамп олон түншүүд маргаан хийж гин. Тийм биш стоп лоссуудаа зөв тавиарай, шуналтаж хэрэггүй. Тий болгоомжтой ааж маажмаарай. Өндөгнүүд нэг сарсан дотор хийхгүйгээрээ хөрөнгө олт тэгээд амжилт хүсье. За хөрөнгө олтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. Он гараад өсөх баг. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө олт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ ханштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдах юм байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Манай өдөр захирал битүүрийн жишээ school community-д нэгдэхийг хүсвэл дараах заавруудыг дагнав. Эхлээд би энэ дэр нэг Google search page гаргаад ирсэн байна. За эндээс хэдүүлээ эхлээд school гэж таах хэрэгтэй байгаа. За school ингээ гараад ирэнгүүт янз бүрийн одоо community-нууд гарч ирж байгаа. За эндээс хэдүүлээ хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхээр логин дарах хэрэгтэй. За логин хийсний дараа хэрвээ та аль хэдийн school дээр аккаунттай бол мэйл хаяг нууц руугаа оруулаад ингээ орчиж болно. Хэрвээ аккаунтгүй бол энэ доор sign up for free гэдэг цэнхэр линк байгаа. Энэ дээр нь дарчин гэсэн үг. За энэ дээр дарсны дараа хэдүүлээ эхлээ нэрээ оруулна. За ингээд нэр, овог, за мэйл хаяг. За энэ дээр нууц үг зохион. Энэ дээр нь жишээ нь school 1 2 3 ингээд зохиоч. За sign up хийлээ. За одоо verification code мэйл хаяг дээр ч ирнэ. Тэгэхээр та мэйл рүүгээ оронгууд за 77 97. За next. За ингээд та хэд school дээр аккаунттай болох гэж байгаа. За тэгвэл хамгийн түрүүнд эхлээд юу хийх шаардлагатай вэ гэхээр энэ дээр зураг оруулах шаардлагатай байгаа. Энэ дээр ямар ч зураг байж болно. Та нар профайл зураг гэсэн. За зураг оруулсныхаа дараа за энэ дээр bio бичнэ. Bio бас юу ч байж болно. Энэ дээр learning to invest хөрөнгө оруулалт хийж сурах гэж байгаа. За complete дарчна. За ингэнгүүт яах вэ гэхээр та бүхний school account ингээд нэгтчихэж байгаа гэсэн. За тэгснийхаа дараа та бүхэн эндээс earn таслал invest тэ эхлээд бол дараа нь хөрөнгө оруулалтыг тэгээд be free хэрэгжүүлөө. Гэ хайнгууд манай өдөр захирал бит хоёрын ерөнхийдөө энэ community гараад ирчихнэ. Яг одоохондоо бол энэ гишүүнчлийн тоо болон тэгээд нээлттэй биш байгаа учраас гарч ирэхгүй байна. Гэхдээ та бүхэн одоо ингээ хайх юм бол ерөнхийдөө энэ хавцаа гарч ирнэ. За ингээд нэгэд орчлоо гэж хэзүүлээ үзье. За нэгэд ингээд school руугаа орчингууд манай community ингээд гараад ирчингүүд та бүхэн яах вэ гэхээр яг доторхын бие шууд үзүүлэх зорилгоор ингээд community руугаа орчиж тэнгууд ингээд гараад ирчихнэ. Тэгээ яг одоо бол 4 гишүүнтэй байгаа юм байна. Тэгээ private group за сарын $29 он гараад энэ бол нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр ийшээ хэдүүлээ join хийгээд энэ дээр нь орчино. За төлбөр төлөх арга дээр та visa карттай бол visa картаараа төлбөрөө төлчихнө гэсэн. Тэгэхээр би одоо та бүхэнд төлбөр төлөх зааврыг харуулъя.
Тэгэхээр энэ дэр картныхаа дугаарыг оруулаад 51. За, одоо энэ хугацаанд дуусахаар болон өдөр картны чинь урт хэсэгт байгаа. За, CVS гэдэг код нь болохоор артлын Certified by Visa гэдгийн энд байгаа шүү. Тэгэхээр та бүхэн энэ 3 оронтой код оруулаад join гэдээ арчна. Одоо тэнгуут процессинг хийгээд за ингээд төлбөр амжилттай төлөгдлөө. Одоо enter group буюу ингээд ороод ирчин гэсэн үг. За энэ дээр бол янз бүрийн юмнууд байгаа. За жишээ энэ бол ерөнхийдөө community-гийн хамгийн түрүүнд та бүхэнтэй шууд гарч ирэх нүүр хууц гэсэн үг. Энэ дээр янз бүрийн бичлэг ингээ айл хэдийн манай өдөр зөвхөн оруулсан байна. За энэ дээр silver-ийн талаар, мөнгөний талаар орчсон байна. За one thing гэдэг номны review. За market update-үүд бол байнга орж байгаа. Жишээ нь өнөөдрийн market update байна. Та бүхэн market update-ийг үзэх эсвэл ингэж дарж ороод ерөнхийдөө бол ингээ үзэх боломжтой байгаа. За ингээ гараад ирж байна. Hey guys, за өчтөр аваа том хөдөлгөөнүүд гараад ирсэн. За Christmas rally жилийн хүртэл ингээд өсөө явна 620 лөө хүрч чадах нь үгүй юу эргэлзээ хүрчлээ. Одоо S&P 500 харахаар өчтөр бараг 3%-аараа навс унтсан. Тэгээ харж байна. Moving average удаа. За ингээд ерөнхийдөө бол тэг ханаас бараг 80-аас 2 шинжилгээ байна. Та бүхэн ингээд бүгд нь үзэх боломжтой. За эндээсээ гараад мэдээж энэ дээр лайк дарах боломжтой. За дараа нь юу болох вэ гэхээр энэ дээр announcements орж ирж байгаа. Энэ дээр ямар нэгэн зүйл болох юм бол бид нэр та бүхэн зарлана. За дараачих нь болохоор компани үнэлгээнүүд орж ирж байна. За ерөнхийдөө саний хэлсэнчлэн 7 хоног болон 2 компани үнэлгээ хийн. За давхар бий юу вэ гэхээр өдрөө захирлын хийсэн үнэлгээг хараад та бүхэн намайг дагаад бас хамт хийх боломжтой. Энэ дээр угаасаа Excel модулууд нь оруулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүний хийсэн модулыг би бас аваад өөрийнхөө үзэл бодлыг оруулаад тэгээд давхар дагж хийгээд reaction видео маягаар явна гэсэн үг. За ингээд компани үнэлгээнд байна. Зах зээлийн шинжилгээ. За зах зээлийн шинжилгээ market update бол ингээд өдөр болгон шахуу орж байгаа. За юм байна. За энэ classroom дотор болохоор та бүхний хийж болох хичээлүүд эхнийх нь эдийн засаг. За эдийн засгийн цикл. За яг хэрхэн санхүүгийн тайлан унших вэ, шинжлэх вэ? За бас эдийн засгийн хөөсрөлийн талаар та бүхэн дээр дарж ороод за ингээд бүлэг бичлэгүүд байгаа гэсэн үг. За эхнийх нь болохоор юу вэ? За эдийн засаг гэж юу вэ? Яагаад өсд юм бэ? За дараачих нь компани гэж юу вэ? Хувьцаа яагаад дэшээ доошоо явд юм бэ? Айгуу сонирхолтой сэдвүүдийн талаар. Та бүхэн мэдэх юм бол манай эдгээр захирал их ерөнхийдөө бол үнэлгээд тэгээд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол маш сайн суурьтай хувьцааны үнэлгээд нэвчлэн айгуу хамгийн муугаар бодож хийдэг гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол энэ тоонуудын ч гэсэн та бүхэн жоохон өөрчлөлт явах боломжтой байгаа. За ингээд мөнгөний за энэ дээр календар байна. Энэ календар бид нэр шинэ ивентүүд зарлах юм бол эсвэл та бүхэн зөвлөгөө авдаг ч юм уу ингээд ивентүүд зарлах юм бол энэ календар нь ингээд ороод ирчнэ. За яг одоохондоо ямар ч ивент зарлаагүй байна. Ивент зарлангууд ингээд календар нь хэдэн юм бэ, хэдэн цагаас юм бэ гэдэг нь ороод ирчихнэ. За эндээс болохоор бусад гишүүдэд харах боломжтой. За энэ би байна. Энэ яг миний одоо юу байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн надтай холбогдоод бас юм асууж болно. Мөн энэ community-г хэрхэн сайжруулах уу, та бүхэн бас юу хармаар байна, тэрийгээ бас нээлттэй хуваалцаарай. Тэгээ бид нэр нь бол байнга сайжруулад явж байгаа гэсэн үг. За энэ дээр leaderboard гарч ирж байна. Тэгэхээр ингээд та бүх төвшөнтэй байгаа. За эхнийх нь хонь, ямаа, өхөр, тэмээмхэр гээд явчихж байгаа. Би бол одоо ингэж хонь төвшин дээр явж байна. 5 оноос эхэлж байна. За ингээд about хэсэг дээр нь ерөнхий мэдээллүүд нь байгаа гэсэн үг. За буцаад хэдүүлээ өөр нэг юу л орж үзэн. Аюу сонирхолтой санхүүгийн тайлан хэрхэн унших вэ гэдэг. За энэ хичээлүүд бол ингээд удахгүй байн нэмэгдээд явчихна. Яг одоо бол энэ дээр ороогүй байна. Тийм байна. За ингээд нийт community-нээс та бүхэн бас ерөнхийдөө бол байн тухайн үеийн контентоо үзээд явах боломжтой, үзээд суралцаад явах боломжтой. Жишээ нь одоо энэ
S&P 500 за алтны талаар шинжилгээнд байна. Та бүхэн дээр лайк дарж болно, коммент бичиж болно. Тэ? За ингээд бүх мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань School платформд нэмэх юм бол саний алхмыг дагаад School-ийнхаа аккаунтыг нээгээд за сарын $29 гэж байгаа тэрийг Visa картаараа төлөөд тэгээд энэ бүх контент болон Excel модель болон reaction видео, номны ревю гэх мэт одоо ер нь суралцах маш их боломж байгаа. Тэгэхээр та бүхэн ийшээ нэгдээд ороод үзээрэй.